нөгөө ажлаа чин зүрхнээсээ тэгээд яг нөгөө өөрийнхөө төлөө биш тэр үйлчлүүлж байгаа хүнийхээ төлөө хандаж яг ажиллах юм бол тэр тарьсан зүйлэл хураана. Тэгэд хураасан мөнгө маань хүртэл бидний амьдралыг илүү гоё өнгөлөг болгож өгөх юм байна л гэдгийг айгу бодож одоо өдөр болгон тэгж ажилдаа орж ирдэг тийм. За сайн байцгаана уу, намайг Бүм Аюш гэдэг. Тэгээд Хинтээ аймагта одоо өсчөнгөө сайханч мэрэгчлэр ажиллаад тэгээд амьдардаг юм хүн байна. Тэгээд нөхөр 4 хүүхэдтэй хамт амьдардаг. Тэгээд уул гарал маань болохоор Хинтээ аймгийн Баян-Оваа сумын гаралтай ээж маань одоо хүртэл тэндээ малчин хийдэг. Тэгээд нэг дүү, нэг эгчтэй ам бол ингээд бас гуруулаа өөрийн маань миний тэгээд яг энэ өсчин гоо сайханч гэдэг мэрэгчлийг сонгоод одоо яг 16 жил болж байна. Яг мэрэгчлэрийн ажиллаад 10 онд өсчин болсон. Тэгээд яг өөрийн маань яг мэрэгжил бол яг нөгөө дизайнер мэрэгжилтэй. Урлах эрдэмтэд сургуулийн дизайнерын ангид сурж байсан. Тэгээд яг нөгөө цооны амралт болоод нэг юм хүмүүс нэг ажил хийдэг шүү дээ. Тэгээд хичээл хажгаар ажил хийх гэсэн чинь зөөгчөөс өөр ажил ерөөсөө олдохгүй. Тэгээд ер нь бол би бол зөөгч хийж чадахгүй юм байна. Ерөөсөө өсчин сурыг гэж бодоод тэгээ өсчин сурсан. Тэгээд цооныхаа амралтаар шууд суудал түрээслээд эхэлсэн байдیں۔ Тэгээ байрандаа очиод бол бас байрныхаа хүүхдүүдийг өсгөцсаад тэгээд анх өсчин болох гараа маань эхэлсэн. Тэгээд 2013 онд Хинтээ аймагтаа нөхөртөөгөө хамт ирээд тэгээд тулга гэдэг ахуйлчилгээ анх нэг ингээд баригдчихсэн. Тэгээд яг тэр баригдахт нь одоо байрын түрээслээд тэгээд тэр газараа бүр 7 жил түрээслэж ажилласан байдیں۔ За тэгээд тулга ахуйлчилгээнд түрээслэж ажиллаа. Тэгээд тэнд анх миний одоо ажлын амьдралын анхны гараа тэгээд эхэлсэн байдаг. Тэгээд айгүй гоё хамт олныг олонд удаан хугацаагаар ажилласан. Тэгээд бас энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол тулга Арис цамцаа гэдэг компани амгалан альмаа захиралтай 2 захиралтай. Тэгээд маш их баярлж явдаг шүү. Тэг мундаг одоо хамт олон шүү гэж хэлмээр байна. Надад нөгөө анх нөгөө үсний машин барих айгүй эвгүй байсан гэд бүр алдах гээд ингээд тэр нь мотортой тэгээ сандраад ингээд яаж засдаг юм болоо гэл ер нь өсчний курс төгсөхдөө бол олигтой юм ингээд нэг сураагүй тэгээ шууд л нөгөө оюутныхаа байрны хүүхдүүдийн үсийг засаал тэгэл эхэлсэн. Тэгээ хамгийн анх нөгөө засуулсан эрэгтэй хүүхд маань үндэсний биеийн тамирын хүүхдээс аахгүй тэгээд гурвалжин засалт гэдэг нөгөө модонд ордог гэсэн. Тэгээ тэр гурвалжин засалт нь өсчингүүд бүр зассан. Тэрнээс дөнгөж төгсөн юм бараг засч чадахгүй. Тэгээд нөгөө гурвалжин засалтаа бүр яаж засхаа мэдэхгүй. Тэгээд уул тавьж машин даад тэгээд дээд хоёр талын нэг гусаа тэгээд дээр нэг юм дөрүлж өсвөлдөөгээд тэгээд тэгж анх засаа сүүлдээ нөгөө хөвгт маань за болио гэд тэгээд маргааш нь таарсан ч өсчөнд очиод бүр ингээ гусалцсан явжсэн нөгөө хөвгт маань тэгээд ер нь бол тэгээд аюу хөвчлөлтэй штэ нөгөө нөмөргөө нөмрөхгүй шууд дээр нь өсмөс засна тэгээд нэг ултай байжж ултайгаа шууд одоо сам тавьж авна тэгээд ерөнхийдөө л баг гусуулах л хүн орж ирээсэ гэж бодно тэгээд аюу нөгөө харахад амархан юм шиг мөртлөөгөө маш хүнд мэрэгжил маш одоо оюуталчин хүн те математикч хүн гэдэг мөнхийн боддог шиг өсчин хүн бол мөнхийн бодно энэ хүний царай нь ямар байна те тэгээд яавал зохихоор байна яг нэг тийм оновчтой тоочны тийм засалт энэ хүнд одоо пинтүүн гээл тэгэхээр яг энэ хүнд таарна тэр хүн ингээл өсчин биш учраас энийг засуулна гээл тэгэхээр тэр хүнд зохихгүй тал гэж байдаг тийм учраас нэг мэрэгжил маань учраас зөвлөгөө өгнө энэ болохгүй энэ нь болно гэж хэлнэ тэгээ ерөөсөө одоо нэг хүссэн хүн болгон хийчдгөө маш тийм хүнд мэрэгжил гэж би хувьдаа боддог. Өөрөө надад бол аягүй хүнд санагдчихсан. Тэгээд одоо энэ мэрэгжилтэй одоо нөгөө 16 жил бараг л хүүхд байхасаа тасралтгүй ажилласан болохоор нөгөө дадал хэвшил болоод гэдэг шиг гарт орсон. Тэгээд бас надаар байнгын үйлчлүүлдэг тий одоо энэ Хинтээ аймагт ирсэн суурь тасралтгүй үйлчлүүлдэг маш их үйлчлүүлэгчтэй тэд нартаа бас маш их баярлаа гэж бас дахин хэлмээр байна.
Тэгэж нөгөө айгүй хүнд ч адаглал нөгөө суц бүдүүрн тэгээд айгүйх нөгөө нэг ядарна. Тэгээд нөгөө хүн чинь нөгөө өсчин хүн чинь хүний нөгөө тархилгаатай айгүй ойрхон учраас нөгөө бас сэтгэл зүйчиг болчихдээ. Бүх амьдралаа ингээл ярина. Тэр одоо үс асуулга 30 минутанд тийм тэгээд айгүй тийм нөгөө ойр дотны найз шиг болдог гэхүү те. Тэр нөгөө үстэй толгойтой нь харьцаж байгаа учраас тийм тэгэхээр хүмүүстэй айл болох те одоо гоё эерэг харилцаа үүсгээд айл болох тэр хүнийг ойлгоод тэгээд гарахыг юу хичээдэг болчихдээ бүр гоё шүү дээ. Одоо би яг тэр мэдрэмжийг мэдрэл одоо яг 10 хэдэн жил тасралтгүй болсон байна. Тэгэл өдөржингөө ингээл ажиллал гэр орондоо очино. Тэгэл нөгөө бэлэн мөнгөтэй харьцдаг гэдгээрээ бас аюу гоё нөгөө урамшаад аюу гоё яадаг тийм. Тэгэл нөгөө нөхөр битэр чинь амьдралаас 0-оос нь эхэлж байгаа. Мэдээж бас нөгөө 0-оос нь эхлэх ямар эцэг ихгүй юм байгаа шүү дээ тийм. Мэдээж аав ээжийн эцэгхийн тус тийм байна. Гэхдээ л яг нөгөө хоёулаа л яг нөгөө бор зүрхээрээ бас амьдралаа босгосон. Тэгэхээр чи яг энэ хөдөлмөрлжиж яг энэ өсчин мэрэгчлэрээ л тийм тэр байрныхаа төлөлтийг тийм тэгэл одоо машиныхаа төлөлтийг тэгэл тоог ус юу гэдгийг бүх зүйлээ ингээл төлөөл тэгэл ахиулаад тэгээ олон жил одоо түрээслэж явж байгаад тэгээд энэ жил одоо яг өөрийнхөө одоо нөгөө MB гэдэг салоноо яг өөрийн гэсэн байраа худалдан аваад тэгээд ажилуулад одоо жил болох гэж байна да. Тийм. Энэ бол хамгийн том бас хөдөлмөрлж гаад ахиулж гаад одоо өөрийн гэсэн юмтай болж байгаа болохоор айгуу гоё баяр хөөртэй байдаг. Тийм гоё штэ тийм нөгөө худал хэлж бий болгоогүй яг өөрөө хөдөлмөрлж гаад тэгээд хурааж гаад тэгээд мэдээж одоо хурааж гаад юм аавна гэж одоо Монголын нийгэмд угаасаа байхгүй тэгэхээр мэдээж одоо зээлээ сайхан судлуулж гаад тэгээд зээл аваад л одоо энийг одоо сарын төлөлтөөр ингээ явж байна. Гэхдээ одоо нөгөө сэтгэл үеиг юм нь юу вэ гэхээр хэдэн жилийн дараа тий одоо 5-6 жилийн дараа өөрийн болондоо тий гэж бодохоор гоё тий. Би нэг үгэнд аяга гоё дуртай байхгүй. Тэгээд хүн юу тарин түүнийг л хураана тий. Тэгээд бид нар одоо юу тарьж байгаа яг яаж хөдөлмөрлж байгаа. Тэнэнгээрээ л одоо бидний амьдралын одоо шат ямар байх юм гэдгийг тэгэхээр ч одоо тий зөв үнэн шударга хөдөлмөрлөөд тий бусдыг хайрлаад тэгээд одоо энэ мэрэгжилтэд эзэн байгаад тэгээд нөгөө яаж тэр хүнд үйлчилснээр л тэр мөнгө надад тогтож байгаа байхгүй. Хэрвээ би одоо хүнтэй одоо шунлын маягаар тий ингээд тэр хүнийг хайрлахгүй тий тэгэл нэг юм яс тас хийсэн тарифын дотор ингэчээл байвал бас нөгөө юу тарин түнийгэл хураана гэдэг шиг би бол ингээл нөгөө уян хатан байхыг айгу хичээдэг. Тэгээд хүмүүсээ бас ингээд хардаг. Тэгээд айгу хайрладаг гэхүүдээ тийм учраас би одоо нөгөө залуу хүмүүстэй хандаж хэлэхэд нөгөө ажлаа чин зүрхнээсээ тэгээд яг нөгөө өөрийнхөө төлөө биш тэр үйлчлүүлж байгаа хүнийхээ төлөө хандаж яг ажиллах юм бол тэр тарьсан зүйлээ л хураана. Тэгэд хураасан мөнгө маань хүртэл бидний амьдралыг илүү гоё өнгөлөг болгож өгөх юм байна л гэдгийг айгу бодож одоо өдөр болгон тэгж ажилдаа орж ирдэг тийм. Тэгээд ер нь түрээсэлж байгаа хүний хувьд бол хэцүү шүү дээ. Тэр байр чинь хүний байр учраас нэг л өдөр одоо гараарай манах тийм юм хийлээ гэхэд л ажлын байргүй. Баахан сандал жишээл толио зөөгөл ишээ тийшээ явна. Тэгээд би чинь бас 2-3 газар тэгж явж байсан. Тийм тэгээд олон газар болсон явж байгааг нэг газарт ингээд нэг 7 жил 3 жил ингээд 2 жилгээд явж байгаа. Тэгээд энэ ирж байгаа байхгүй тийм. Тэгээд хүндрэлтэй тал байна. Гэхдээ нөгөө тэр байгууллага байж иж бид нар тэнд ажиллаа хийж хоолоо олж идэж байгаа болохоор тэгээд зүгээр нэг айхтар тийм хүнд бол нэг санагддаггүй. Гэхдээ нөгөө түрээс жоохон өндөр байгаад идэг манай аймгийн хувьд тийм. Тэрнээс дорнод Сүхбаатарт түрээс арай бага. Тэгээд тариф нэлээд өндөр байдаг юм билээ. Тэгээ манай аймаг болохоор нөгөө үйлдвэрлэл ерөөсөй байхгүй шүү дээ манай аймаг чинь. Тэгсэн мөртлөөгөө нөгөө байрны түрээснүүд нь маш өндөр. Тийм. Тэгэхээр энэ тал дээр л одоо жоох асуудалтай. Тэгэхээр түрээсний тэр уян хатан байдаг бол бас өсчөдд маань ер нь ямар ч бизнес эрхэлж байгаа хүн тийм те. Манайх 4 хүүхэдтэй тэгээд өсчин чинь болохоор яг нөгөө
цаг наранд баригдахгүй хизээ ажилдаа ирэх үү, хизээ тэр орондоо цагаа зарцуулах уу, яг өөрөө нөгөө цагийн менежментээ зөв гаргах юм бол бас яг гоё мэрэгжил ахгүй юу. Тэгэхээр одоо хэдэн өдөрт нь хүүхдэд зарцуулахын, хэдэн өдөрт нь ажиллахын тэрийгээ өөрсдөө шийднэ. Би бол хагас бүтэн сайндаа ер нь их ажилтдаг шүү. Бараг тийм бүтэн сайнд бол бүр байдаггүй. Гэр орондоо тэгээд өөр ажилтдаг. Тэгээд ажлын бус цагуудад ажлын 5 өдөрт бол ажиллаа хийн. Тэгтэл бас ингээд сургууль цэцэрлэг зөөн ингээд ажиллаа гадуур нь тийм ажлуудаа амжуулна. Энэнгээрээ гоё давуу талтай юм да тий. Би хүүхдээ аваад ирэх үү, ингээд ирэх үү гэд гоохгүй. Тэгэл дуртай үедээ гарчин, дуртай үедээ хүрээд ирнэ. Энэнгээрээ их гоё давуу талтай. Маань нөхөр чинь нөгөө битэр чинь нөгөө оюутан байхаасаа ирэхэд суусан болохоор би нөгөө оюутан байхдаа л энэ мэрэгчлэр нөгөө гिचэл хайжгаар ажилладаг байсан. Тэгээд хоёулаа нөгөө гिचэлээ тараал би ажил руугаа тэр болохоор нөгөө таксинд явна ас жижиг машинтай. Тэгэл би ажиллаа яа нөгөө түрээс өмнө өдрийн 8000. Тэгээд миний нөгөө мөрөөдөл юу байсан бэ гэхээр энэ 8000-ыг л олчих юм бол одоо ингээд аюу ажиргалтай. Тэгээ олохгүй бол яана, өрөнд орчвол яана гэж боддог. Тэгэл 8000 төгрөг олохоор бол бөөм баяр нөгөө түрээсээ шууд өдөр өдөртөө өгч чинь харин хураагаад өгнө гэхгүй. Тэгэл үлдэгдэл мөнгө нь минийх гэж бодохоор бүр аюу гоё гэдгийгсэн. Тэгээд нэг тухайн үед чинь нөгөө хүүхэд чинь 1500 хотод штэ тэг чинь хүүхэд 1500 том хүн 3000. Тэгээд тэр 8-ыг чинь олох гэж хичнээн ус засах уу. Тэгээ 3-4 ус чинь ингээд зэрэгцээ суучин. Би жоохон хүүхэд болохоор миний нэг үйлчлүүлэгчийг бас булаах гэдэг. Тэгэл 8000-аа л олох юм бол аюу ажиргалтай. Тэгээд үлдэгдэл одоо тэр мөнгө нь минийх. Тэгэл орой ажиллаа тараал яхаараа нэг гэрцэн гуйл нэг лонгийн салаад аваад бөөнд адчарлаа. Жоохон мөнгө илүү гарах юм бол CD-ний нөгөө юу гэдэг ш. CD-ний кино тэрийг аваад тэгэл бүр энэ хороогийн хамгийн ажиргалтай хоёлоо тэгэл харьдаг байсан. Энэ айгуу гоё. Тэгэл аймагтаа ирээд нөгөө хүүхдтэй болохоор бас нөгөө нэг ачаал нараа нэмэгдээд тэгэл ер нь бол тэгээд нөгөө мөнгөөр тасрахгүй гэдгээрээ аюу хүүхдчээсэн болоо тэр мөнгө айгу баярлаа л гэдэгс минийх та гэж бодогдоод маа нөхрийг Мөнхбаатар гэдэг. Тэгээд одоо нөгөө хинтийн Стана гэд тийм групп байдаг юм шиг. Тэгээд тэрийгээ ингээд нөгөө удирдаад ахлаад явдаг. Аюус олон жил одоо нөгөө тээвэрт явж байгаа маа нөхөр. Тэгэд миний ард бол нөгөө асфальтай танк гэдэг шиг бүх зүйлийг маань дэмжин. Тэгэл одоо ингээд нөгөө байр түрээсэлж байгаа юм чинь тоног төхөөрөмж бүх юм аавна. Тэгээд одоо жолооч учраас ингээд нөгөө миний одоо нөгөө сандал мандал бүх зүйлийг ингээл нөгөө урдаас ингээл хоёлаа яваал авторн. Тэгээд ерөөсө бүх зүйлд маань хамт идэг. Тэгээ хаяа нөхрөөрөө төрөс мөрсө төлөөлч чинь тэгэл ингээл байнга дэмждэг. Тэгээд нөхөртөө баярлдаг шүү. Би нөгөө ерөөсө нөгөө хот мот явна гэж ерөөсө боддог ш. Би өөрөө нөгөө хотод ажилдаг байсан болохоор тэгээд айгүй нөгөө дуу чимээ тэгээд нэг стресс нь аягүй надад нэг юм хүн санагдаад идэг байсан. Тийм болохоор ерөөсөө одоо хот явъя мовъя гэж ерөөсөө боддгоо. Яа тэгэхээр нөгөө аягүй амар тайвангүй байгаад идэг. Хотод очихоор нэг цаанаа л нэг тийм болохоор аймагтаа тэгээд ингээд стрессгүй тэгээд уг нь бол яг л нөгөө ажиллаа чин зүрх сэтгэлээсээ хийгээл ингээд гэх юм бол бас хөдөө орон нутагтаа ажиллахад илүү тийм амар байдаг надад л. Тийм. Одоо миний мэргэжлийн одоо хамгийн сайхан одоо хүмүүсийг айгүй гоё аж аргалтай болгодог ш. Тэгэхээр одоо хүн чинь нөгөө үсээ тэгэл гоё болгочоор сэтгэл санаа тэр чигээрээ гоё болдог. Тийм болохоор нөгөө ингээл өрийгээд ороод ирнэ. Тэгэл аягүй гоё болохоор би хүрэл давхар баярлал. Тэгэл ерөөхдөө нөгөө бүх зүйлийн суур эхлэл нь одоо нөгөө үс нүрээ янзлахаас л эхэлдэг штэ. Тэгэхээр тэр зүйлийн ингээ эхлэлийг тавиад хамгийн гоё нандин дурсамжтанд нь хамт байдаг болохоор энэ нь илүү гоё юм болоо гэж бод. Бүх баяртай үеийнх нь хамгийн ихний нээлт нь одоо үсчин байдаг тий. Тэгээ хүн үсээ будчаал нүрээ будуулчаал тэгэл одоо тэр гоё зүйл рүүгээ ордог. Тийм болохоор энэ зүйлүүд нь одоо хамгийн түрүүнд байж идэг болохоор энэ нь илүү гоё юм болоо да. Хүнд гоё аж аргал бас бэлгэлж जैन те үйлдэлээрээ. Тэгээд альва зүйлд нөгөө тууштай
Тэгээд өөрийн гэсэн одоо эзэмшсэн би чадна гэдэг зүйлээ эцсийн хүртэл явах юм бол тэгэд хүн заавал ер нь амжилтанд хүрнэ. Тэгээд амжилт гэдэг нь заавал тэ нэг алдар нэртэй байгаа л олонний танил байгаа л тийм байхтай гол нь биш. Амжилт гэдэг нь одоо эзэмсэн зүйлээ тэр хүндээ тултал хийх сэтгэлээсээ хандгал амжилт юм болов уу гэж би боддоо шүү дээ. Тийм болохоор нөгөө одоо хийж байгаа зүйлдээ эзэн болж тэгээд мэрэгжилдээ эзэн гэдэг шиг тийм байх юм бол хүн заавал тэр зүйлээ л одоо нөгөө төрөний хэлдгээр хурааж авнаа. Тэгэхээр залуу хүмүүстэй одоо өөрийнхөө яг чаддаг зүйлээ л барьж аваад тэгээд тэрийгэ тултал нь хөгжүүлээл гэж хэлээ да. Маргааш гой өдөр байгаасаа гээд мандах нарыг харах би дуртай. Гэтэгдээсээ гэрэлт чи чаднаа.